Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ математикийн 2024 оны шин А хувилбарын эхний 8 бодлогыг авч үзье. Яагаад эхний 8-ыг авсан бэ гэвэл 1-ээс 8 дугаар бодлого нь 1 онооны хялбар бодлогод байсан. За цөмөрө бодлолтоо харъя. За 1-р бодлого маань 4 хуваагдах тоог олоорой гэсэн байсан. За тэгэхээр А, Б, С, Д, Е гэдэг энэ 5 тоо гэсэн байсан. За бодлолтыг харъя. 4 хуваагдах тооны шинж нь сүүлийн 2 орн нь 4 хуваагдах тоо байх хэвээр. За тэгвэл А хариултын сүүлийн 2 орн нь юу вэ гэвэл 18 бэ тэ. 18 нь 4 хуваагддаггүй тоо байгаа. Харин Б хариултын сүүлийн 2 орн нь 34 байгаа. 34 бас 4 хуваагддаггүй тоо. За С хариултын сүүлийн 2 орн нь 30 байгаа. 30 маань бас 4 хуваагдахгүй тоо. Харин D хариултын сүүлийн 2 орн нь 62 байгаа. 62 маань бас 4-т яах нь хуваагдахгүй тоо байгаа. За E хариултын маань сүүлийн 2 орн нь 56 буюу 56-г 4-т хуваах юм бол 14 гэдэг тоо гарч байгаа. Ингээд E хариултын маань 4-т хуваагддаг тоо байх нэ. Ингээд зөв хариулт маань E байх. За 2-р бодлогоо харъя цөмөрөө. За нэг шагааг 2 удаа орхиход хонь буусан тоог X санамсаргүй хэсэгчээр сонгож аваад магадлалын тархалтыг банан диаграмаар үзүүлвэ. За тэгвэл P X нь 1-ээс их үе тэнцүү магадлалыг ягараа олоорой гэж. За банан диаграмаас харах юм бол чагаа орхиход хонь буусан тоо 0 байж болно. Өөрөөр хэлбэл хөлөнд нь хонь буугаагүй те. Эсвэл 1 удаа хонь буусан байж болно. Эсвэл 2 хөлөнд нь хонь буусан байх гэсэн 3 боломж харагдаж байна. За 3 боломж тус бүрээс багнан диаграмаас харахад бол шагаа 2 удаа хаяхад огт хонь буугаагүй боломж нь 25-ны 9 гэд харагдаж байна. 1 удаа хонь буусан нь 25-ны 12 магадлалтай. 2 удаа хонь буусан нь 25-ны 4 магадлалтай. За ингээд үзэх юм бол бидний зорилго болох P нь X нь 1-ээс их үе тэнцүү гэдэг ба. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг юм бол 1 ба түүнээс ихээр 1 удаа хонь буусан, 2 удаа хонь буусан хооронд нь яах нь нэмчих. Тэгэхээр 25-ны 16 буюу манай хариулт яах нь D байх нэ. За дараагийн 3-р бодлого авч үзье. 9-4x-тэй нэмэх 1 бүхэл 6-ны 5 тэнцүү 2 тэгшлийг бодоорой гэсэн байна. За бодолтой харъя. За мэдээж хэрэг энэ X маань нэг зэрэгтэй ганц л газар байгаа даа учраас шугамн тэгшлэг байна те. Шугамн тэгшлээ яаж боддог вэ? X-тэй тоогоо нэг талд нь X-гүй тоогоо нэг талд нь. Тэгэхээр 1 бүхэл 6-ны 5 хоошоо адилтгалын хойдолд оруулах юм бол хасах тэмдэгтэй болох нэ. За 2-д ижил хувиар өгье. Тэгэх юм бол 2 маань 6-ны 12 болно. Тэгэхээр 6-ны 12-оос 1 бүхэл 6-ны 5-ыг хасахдаа бүхлээ шилжүүлчихвэл илүү амар болно. За тэгэхээр 9-ний 4x тэнцүү 6-ны 12-оос хасах нь за бүхлээ шилжүүлдэг те бүхлээ хуваараар нүүчүүдээ хүртүрээ нэмдэг. Тэгэхээр 1-ийг 6-аар үзээ 5-ыг нэмэхээр хүртүр маань 11 болох нэ. За ингээд 6-ны 12-оос 6-ны 11-ийг хасах юм бол 6-ны 1 гарах нэ. За тэгэхээр 9-ний 4x тэнцүү 6-ны 1. Тэгэхээр 9-ний 4 маань л энэ x-ийг яаж байгаа гэж ойлгох вэ? Үржиж байгаа гэж ойлгох нь тий. Үржиж байгаа юм чинь тэнцвүүгийн хойдолд гарахтаа яах нь хуваа 6-ны 1-ийг 9-ний 4-т яах нь хуваа. За ингэвэл 2 бутархайг хуваахад байрын солиод яах нь үржтэй. Тэгэхээр x тэнцүү 6-ны 1-ийг үржих нь 4-ний 9. Артлын бутархай байрын солиод үржих нь тий. За үүнийгээ 6 9 2 маань 3-таа хураагдах юм бол 2-ны 1-ийг үржих нь 4-ний 3 буюу 8-ны 3 гэсэн. Тэгэхээр манай хариу маань C хариу зөв байх нэ. За дараагийн 4-р бодлого авч үзье. Куб зэрэг язгууртаа 4-ийн квадратыг үржих нь 2-ийн 3-ны 2 зэргийг үлдийг үүсгэх нь 1 зэрэг болгоорой гэж. За бодолтой харъя. За 4 гэдэг маань 2-ийн квадрат те давхар зэргүүд үржих. Тэгэхээр 2-ийн 4 зэрэг болчихжээ. За тэгэхээр куб зэрэг язгуурт байгаа 4-ийн квадрат маань 2-ийн 4 зэрэг боллоо. За куб зэрэг гэдэг маань язгуур гэдэг маань өөрөө 3-ны 1 зэрэг. Давхар зэргүүд хоорондоо үржигдэн. Тэгэхээр 4-ийг 3-ны 1-ээр үржихэд 2-ийн 3-ны 4 зэрэг болох нь. Үржих нь 2-ны 3 зэрэг. Суурьуд нь ижил хүн байхад зэргүүдийн хооронд нь яах нь нэмдэг. За тэгэхээр 2-ийн 4-ний 3 дээр 3-ны 2 зэргийг нэмлээ. Тэгэхээр 2-ийн 3-ны 6 зэрэг боллоо. За 6 3-т байх нь 2 болчихно. Тэгэхээр 2-ийн 2 зэрэг боллоо. 2-ийн 2 зэрэг маань хэд вэ? 4 буюу
манай зөв хариулт маань А байх нэ. За дараагийн бодлого болох 5 дахь бодлогыг аваад үзье. За зурагт тойрог өгсөн байна. Энэ тойргийн төв нь О, харин ОЦ маань 2 яах нь радиус байна. Харин АБ маань шүргэгч байна. Тэгэхээр манай энэ шүргэгчийг BAC гэдэг үгсийг олох гээд байна, тийм ээ. За бодолтой харъя. За тэгвэл ОЦ чинь тойргийн радиусууд учир хоорондоо яах нь тэнцүү. За тэгвэл тэнцүү юм чинь ОЦ гурвалжин маань адил хажууд гурвалжин. Хажууд тал маань ОЦ байх нь шүү дээ. За адил хажууд гурвалжны суурь дахь өнцгүүд тэнцүү. Өөрөөр хэлбэл тэр АЦ орой дахь өнцгүүд хоорондоо яах нь тэнцүү байх нэ. За тэгвэл гурвалжны маань орой өнцг нь 70 градус гэдэг яах нь өгсөн байгаа. За тэгвэл гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градус гэдэг тийм. Тэгэхээр цөмөөрөө суурийн өнцөг болох ЦЦ дээрх АЦ орой дээрх өнцгөөдөө олохын тулд 180-аас 70-ыг басаад 2 төв очвол суурийн өнцгүүд гарна. За эндээс суурийн өнцг маань 55 градус болчихлоо. За гэтэл бидний зорилго суурийн өнцг олох биш шүү дээ. Тэр X өнцгийг олох гэдэг байгаа тийм ээ. За тэгэхээр мөн тойргийн шүргэгчд татсан радиус нь шүргэгчтэйгээ 90 градусын өнцөг яах нь үүсгэдэг. За тэгвэл бидний олох ёстой өнцөг маань 90-ээс 55-ыг хасаад тэр үлдэгдэл өнцөг буюу 35 градус. Тэгэхээр манай зөв хариулт маань А хариулт байх нэ. За 6 дугаар бодлогоор 2 улаан, 3 цагаан, 4 хөх өнгийн бөмбөгөөс өнгө нь ялгаатай 2 өнгөийг хэдэн янзаар сонгож болох вэ гэсэн бодлогыг авч үзье. За тэгвэл өнгө нь ялгаатай болох боломж нь улаан, цагаан байж болно. Эсвэл улаан, хөх байж болно. Эсвэл цагаан, хөх гэсэн ийм буруу боломж байна. За тэгвэл улаан бөмбөг 2 байгаа тийм ээ. Цагаан бөмбөг 3 байгаа. За үүнийг үржүүлж зарчаар 6 боломж байна тийм ээ. За тэгвэл улаан бөмбөг дараагийн тохиолдолд 2, цагаан хөх бөмбөг нь 4 байгаа. За тэгвэл 2-ыг 4-үржүүлээд 8 боломж байна. Тэгвэл эхний бөмбөг нь цагаан байж болно тийм ээ. Цагаан байх 3 боломж, дараагийнх нь хөх байх 4 боломж байгаа. Үржлээ 12 боломж. Тэгвэл нийт боломж маань 6 дээрээ 8 нэмээд 12-с нэмэхээр нийт 26 боломж байх нэ. За ингээд D хариу байх нэ. За 7 дугаар бодлого харъя. Зурагт параллель хэвтээс BG. За тэр наадлын тасны диагонал байна те. BG-гээс AE-г хасаарай гэж байна. AE гэдэг маань нүүрний тасны багна бай те. За энэ векторууд аль тэнцүү вэ гэж. Тэгэхээр параллель хэвт маань нийтдээ болоор 12 ирмэгтэй байдаг. 4 босоо ирмэгүүд нь хоорондоо тэнцүү, хэвтээ 4 хөндлөн 4 ирмэгүүд хоорондоо яг тэнцүү байдаг. Тэгэхээр эндээс параллель хэвт учраас BG вектор маань AH вектортэй юм байна. Тэнцүү, параллель тэнцүү вектор болж байна. За тэгвэл бидний олох ёстой бодлого маань BG-гээс AE-г хасаарай. BG-гээс. Тэгэхээр BG-гээ цөмөрөө AH-аар соливч. За тэгвэл AH-аас AE-г хасъя. AH-аас AE-г. Тэгэхээр энэ хоёр вектор маань нэг цэг дээр эхлэлтэй байна тийм. Нэг цэг дээр эхлэлтэй. Тэгвэл AH-аас AE-г хасъя. Тэгэхээр хоёр нэг цэг дээр эхлэлтэй хоёр векторыг хасахдаа хасагдагч руугаа чиглэсэн вектор гарч ирдэг. Тэгэхээр хасагдагч нь AH шүү дээ. Тэгэхээр AH дээр дуусаад E дээр эхлэлтэй гэж ойлгох. Тэгэхээр E AH вектор бол манай ялгуур вектор байх нэ. За эндээс E AH буюу C хариу байх нэ. Зөв хариу. За 8 дугаар бодлогыг харъя. Y тэнцүү натурал логарифм 2x-ээс хасах нь натурал логарифм 5x-ээс хасах нь 2x функцийн уламжлалыг олоорой гэж. За энд цөмөрөө x-ийн уламжлал бол 1 гэдгийг ойлгоод мэдж байгаа бүгд нэрээ. За тэгвэл натурал логарифм x-ийн уламжлал маань 1-ийг хуваах нь x байдаг. За тэгвэл бидний бодлого нь маань зөв хариу B гарч байгаа. За үүний тэгвэл яаж хэрхэн гарсныг цөмөрөө авч үзье. За натурал логарифм 5x гэдэг маань за дээдлийн нөгөө натурал логарифмын арын уламжлал маань 1-ийг хуваах нь натурал логарифмын арын илэрхийлэл байдаг тийм. Тэгэхээр натурал логарифм 5x-аас саяны зарчим ёсороо 1-ийг хуваах нь 5x гэвч нөгөө натурал логарифмын арын илэрхийлэл байдаг ш хуваах нь. Тэгэнгүүт манай логарифмын арын илэрхийлэл маань x биш учраас 5x-ээс уламжлал авахаар 5-аар яах нь үржүүлнэ. За тэгэхээр энэ давхар функцийн уламжлал авах гэж байна тийм ээ. За тэгэхээр 5x-ний 1-ийг үржих нь 5 гэхээр 5-ууд маань яах нь хураагдаад 1-ийг хуваах нь x. Тэгэхээр натурал логарифм 5x-ийн маань уламжлал
бас муу адил нэгийг хуваах нь x гардаг байх нэ. За тэгвэл үндсэн бодлого руу гарах цөмөрөө логарифм натурал логарифм 5x-ээс асах нь 2x-ийн уламжлалыг олъё. За сая бид нар ялгуурын уламжлал тусварээс нь авдаг. Тэгэхээр 5x-ийн логарифм 5x-ийн уламжлал маань нэгийг хуваах нь x болсон. Хасах нь тогтмол тоог үржиж байхад тогтмол тоог нь уршаа үржигдээ. Тэгэхээр 2-ыг үржих нь x-ийн уламжлал 1 буюу 2 болчихлоо. Тэгэхээр нэгийг хуваах нь x-ээс асах нь 2 буюу манай хариу B хариу болох нэ. За дараагийн хичээлдээ та бүхэндээ яах нь 2 оноотой бодлогуудыг бодож үзүүлье. Ойлгосон гэж найдаж байна.